Сайн байцгаана уу үзэгчдээ, бүтээлч гэр бүл нэвтрүүлэг эхэлж байна. Өглөөг нарны туяа Улаанбаатар хотын төв хэсэгт орших нэгэн онцгой газрыг элбэн. Энд эртний Монголын уран барилга, сүсэг биширлийн өв соёл нэгэн дор хадгалагдан буй. Энэ бол Чойжин ламын сүм музей. Өнөөдрийн зочид бол хоёр охинтой бүтээлч гэр бүл. Тэд өнгөрсөн зууны нандин өвийг нүдээр үзэж, гараараа мэдэрч, урлаг, шашин, уламжлалын уялдаа холбоог ойлгохоор иржээ. Юу үзэж байгаа лээ? Миний охин. Чойжин лам. Музей үзсэн тийм ээ. Гэр бүлээр Чойжин ламын музей үзэхээр ирсэн. Сэтгэл гоё байна. Би өмнө гэр бүлтэй хамт олон гадаад руу орж аялж ирсэн. Тэр улсуудынхаа музейг дандаа үздэг те. Би тэд хүүхдүүдтэйгээ яг ингээд музей бол Чингис хааны музейг бол үзсэн. Тэгээд Чойжин ламын сүм музейг бол угаасаа гаднаасаа энэ маш гоё үзэсгэлэнтэй шүү дээ. Дотроо ямар байдаг болоо гэж ер нь бодож исэн ч гэсэн яг ингээд цаг зав гаргаад яг гэр бүлээрээ ингэж орж үзэж байгаагүй юм байна. Тэгээд сонирхолтой байна хаа гэдэг. Музей хаалгаар алгах мөчтөл, уран барилгын нарийн сэлбэр, ургамлын хээтэй модон багна, түүхийн үнэт дурсгал угтана. Музейн тайлбарлагч тэднийг угтан авч, Чойжин ламын амьдрал, Монголын бурхны шашны уран бүтээлийн талаар тайлбарлаж байна. За сайн байцгаана уу? За Чойжин ламын сүм музей тавтай морил. За Чойжин ламын сүм музей гэхээр та хэд маань Чойжин гэдэг нэртэй нэг ламын сүм юм байна л гэж ойлгож байгаа ах тий. Тэгэхээр их чинь одоо Чойжин гэдэг нэрээ эхлээд тайлбарлая гэж бодлоо. Тэгээд Чой гэдэг нь ном, жин гэдэг нь сахиус хамгаалагч гэсэн үг. Тэгэхээр Чойжин гэдэг маань номыг хамгаалагч сахиус гэсэн үг. Тэгээ энэ сүмийн эзэн төрийн их Чойжин Лувсан хайдаг гэж хүн байсан байхгүй юу? Тэгэхээр энэ сүм маань өөрөө Монгол төрийн сахиусын өргөө. За тэгэхээр Монгол төрийн сахиусын өргөөгөөр өнөөдөр аялцгаая. Чойжин ламын сүм хэмээх энэ уран барилга, уран баримл, уран зургийн цогцлбор чуулга маань 1904-өөс 8 оны хооронд баригдсан. За энэхүү сүмийг Монголын төр шашин хамгаал сахиус буулгах зорилгоор одоо 8 дугаар богино авцсан будагтын төрсөн дүү төрийн их Чойжин Лувсан хайдын одоо хурал намын үйл ажиллагаанд зориулж ингэ барьсан байгаа. За тэгээ нийт энэ 5 сүмтэй 5 хаалгаас бүрдэл болдог. За хамгийн ихний сүмд нь бид хэд маань ирсэн байна. Энэ сүм маань одоо Махранзын сүм гэж сүм байгаа. За энэ сүм маань болохоор одоо буддын шашны сүм хийдийн үүдэнд нь дандаа ертөнцийн дөрвөн зүгийг хамгаалагч дөрвөн их хаад ингээ оршиж байдаг. Тэгээ тус бүрдээ өөрөө бас өөрийн үүлтэй. За тэгээ энэ ертөнцийн дөрвөн зүгийг хамгаалагч энэ хаад маань хамгийн ихнийх нь одоо намсрай буюу намтайсраа гэдэг одоо баян намсраа гэдэг аяд маань мэднэ тий. За энэ намсраа нь болохоор ингээд амаа жимээс нь болохоор амьсгал нь хортой тэр хороороо дайснаад орж идэг байх. За ингээд ертөнцийн баруун хой зүгийг ингээд хамгаалж идэг байх нэ. За тэгээ зүүн гартаа одоо эрднэр бөөлжгч тийм ээ одоо мангус гэдэг энэ хулганд барьчихсан байдаг эд баялагийг ингээд гаргаж идэг. За ингээд баруун гартаа болохоор ялгуулсны бэлэг тэмдэг жантсан барьсан ба. За энэ хөх бие лагшинтай нь болохоор одоо пагжи буугаад. За энэ болохоор бие лагшин хортой тэр хороороо дайснаад арч идэг байх нь шүү дээ. Ийд ингэж бариад ингээд ард болноо хамгаалж идэг. За ингээд ертөнцийн баруун ур зүгийг хамгаалж идэг байх. За ертөнцийн баруун хойд зүүн хойд зүгийг хамгаалж ирэхэд энэ цагаан бие лагшинтай ёлхор сүрэн гэдэг. Энэ ёлхор сүрэн маань болохоор одоо дуугарах дуун хортой байдаг. Тэр хороороо дайснаад арч идэг. За тэр хоорондоо өртүүлэхин тулд пипа хөгжим ингээд тоглож идэг байх. За энэ жамин сан энэ улаан бие лагшинтай жамин сан болохоор харах нүдэн хортой тэр хороороо дайснаад арч идэг. Тэр хоорондоо өртүүлэхин тулд гартаа сувраг барьчихсан байдаг юм. За ингээд та хэд маань айлч буддын сүм хийдэнд очин ертөнцийн дөрвөн зүгийг хамгаалагч дөрвөн их хаад маань ингээд орших нэ. За тэгээд энэ сүм маань 1937 оны хүртэл хурал намын үйл ажиллагаатай байсан.
Тэгээ хилмигдүүлэлтийн үед үйл ажиллагаа нь хаагдаад хаалттай байж байгаа 42 оноос 60-аад он хүртэл тусгай зочдод үзүүлдэг одоо музей хэлбэрээр ажиллаж байгаад 60-аад оноос ингээд олон нийтэд нээлттэй музей болсон юм төвхтэй. За энэ хүндэтгэлийн хаалган дээр одоо Буддын шашны гол бэлэг тэмдэг болсон хорол 2 бод гөрөөс маань одоо номын дуу сонссон маягаар одоо дүрсэлсэн байж байна. За энэ хүндэтгэлийн хаалгаар тухайн үед одоо 8 дугаар богд болоод энэ төрийн их чойжин маань залардаг байжээ. За ихэс дээдсийн ноёдууд энэ баруун зүүн 2 хаалгаар нь ингээд ордог байсан. За энэ хүндэтгэлийн хаалганы маань утга учир нь болохоор одоо эц төгсгөлгүй их жаргалангийн үүдийг нээж гай түүтгэрийг хаахын бэлэгдлээ. За тэгээд энэ хүндэтгэлийн энэ хаалган дээр одоо энэ номын цэнхэр дэвсгэртэй нэлтгэл самбар байгаа. За энэ нэлтгэл самбар дээр болохоор одоо санскрит, төвд, хуучин монголоор хар зүгийн тэрсүүлтний өмгийг дарагч их амгалангийн урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш гэдэг. Тэгэхээр энэ чойжин лам маань өөрөө хар зүгийн тэрсүүлтнийг ийм дардаг гэсэн утгатай юм. За тэгээд энэ бэлтгэл самбраа хэдүүлээ харцгаая. За тэгээд энэ дам нуруунд дээр ингээ харах юм бол бүр ийм гайхамшигтай уран зургууд байж байгаа биз. Нөгөө тансан лам баруун этгээдээ зорцсон тэмдэглэл ийм цуврал зургууд байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө уран барилга, уран баримл, уран зургийн ийм гайхамшигтай цогцлбор чуулгаа гэж. За ингээд энэ ханны энэ релефийн наашаага ингээ хагас наашаа ингэмэл баримлууд болоод уран зургийн гайхамшиг, уран барилгын гайхамшигыг бас харж болно. За ингээд эц төгсгөлгүй их жаргалангийн үүдээр ингээд орцгоё. За. За энэ сүм нь болохоор одоо занхан сүм буюу догштын орон гэдэг чойжин лам лувсан хайдан маань яг сахиусаа буулгадаг гэсэн тэр сахиусынхаа сүм. За бидний харж байгаа энэ хойморт байгаа энэ том сэнтийн дээр манай төр шашныг хослон баригч наран гэрэл төмөн наст 8 дугаар богд жавцсан там будагт маань залраад за яг энэ голд нь одоо Монгол төрийн лагшин, чин сүсэгт, эрдэнэ бэлэгт, тунгалаг бишрэлт, лувс төрийн их чойжин, лувсан хайдан маань сахиусаа буулгадаг байсан байна. За яг энэ тухайн үед нь одоо сахиус буулгаж явах үед нь одоо 8 дугаар богд маань энэ чойжин маань өөрөө за өөрийнх нь одоо авралын үгийн сонсдог гомбол амнаас маань өөр хүн энэ одоо сүмд орж ирдгүү байсан байна. За та хэд маань харж байгаа үстэй ерөнхийдөө юм догшин ширүүн дүрслэлтэй тий. За энэ ингээд сүмийн энэ баруун зүүн гүнгэрваанд байгаа энэ том хэмжээний зэсээр урлсан энэ бүтээлүүд нь болохоор дандаа энэ чойжин ламын маань одоо буулгадаг байсан сахиус гол ядам шүтээнүүд маань байж байгаа. Тэр хилмигдүүлэлтийн үед хөндөгдөөгүй болохоор одоо 18 сүмшигтэйг ийм хадгалагдсан ийм сайхан сүм байна. Та хэд маань боддоо энэ сүм маань 120 жил болсон гэхэд энэ өнгө будг нь ингээд тэр чигээрээ хадгалагдчихж байгаа ийм гайхамшигтай байна. Чойжин лам ч одоо тухайн үед энэ сүм ачлалтанд орох үед хэдтэй байсан юм? За чойжин лам маань өөрөө 1872 онд төрсөн. За өөрийнх нь ах нь одоо ар халахын хутагтаар тодорсон тул хоёрхан настайд Монголд 1874 онд орж ирсэн байдаг. Тэгээ энэ сүмий чинь ингээд барихад 1904-өөс 8 он гэхээр залуухан бисэн байгаа. За тэгээд 1918 онд одоо 46 наснда чанчаалсан байдаг. За тэгэхээр одоо манай Монголын төрийн одоо эхний бөгөөд эцсийн тийм чойжин хүн байжээ, гүртэн хүн байж. За тэгээд энд сахиус буулгахтаа одоо яг энэ баруун талын голд байгаа наачун чойжин, зэмэр чойжин, торч хөгдөн гэсэн энэ сахиусаа өмнөөс одоо сахиусаа буулгадаг байсан байна. За нөгөө бид хэдийн орж ирэхэд байсан ертөнцийн дөрвөн зүгийг хамгаалагч дөрвөн их хаад маань энд бас ингэ байж байгааз махранцууд маань таньж гин үү? Босоогоор зурцсан байна те. За. Тэгэхээр нөгөө бид нар чи яадаг нөгөө нүдэрээ хараа зүрхэндээ шундаг те бие хэл сэтгэлийн нүглийг харуулж байгаа. Тэгэхээр энэ нүдэрээ хараа зүрхэндээ шундаг биеэрээ одоо зодон цохоо муу үйл хийдэг тийм ээ.
хэлээрээ одоо урт хэл хүзүү орооно гэж ярьдаг штэ тий. Хэлээрээ ингээд одоо дэмий чалчдаг, худлаа ярьдаг одоо 10 хар нүглийг бие хэл сэтгэлээрээ хийгээд идэг юм байна. Тэгээд энэ үлэнгөөр нь ингээ ороогоод ингээд зурцсан байгаа нь болохоор ингээ харахад аимшигтай харагдаж байгаа үстэй тий. Тэгэхээр энэ гаднах аимшигаас айх биш өөрийнхөө дотоод сэтгэлээсээ доторлуугаа нэг өнгөж хараа. Тэр энэ муу мухай юм хүний хаанаас гардаг сэтгэлээс гардаг тийм ээ. Тэгэхээр тэр энэ Нисванисын хорыг дарсны бэлэгдэл юм байна. Нисванис гэхээр Нисвас гэдэг үг мэдчихэв үү? Тийм, Нисванисгийн хамтлаг тэ амгааг л мэдээд байна. Тэгээд Нисванис гэдэг үг маань өөрөө хүлээс гэсэн утгатай санскрит үг юм байна. Тэгэхээр бид нар юунд хүлэгддэг вэ гэхээр нөгөө уур хилэн, шунал, мунхаг тэнэг, омог бардам сэтгэл атааждөө гэх мэт одоо 84,000 тэр хортмоо сэтгэлийг л хэлж байгаа хортмоо сэтгэлийг. Тэгэхээр нөгөө 84,000 хортмоо сэтгэлийг дарахын тулд 84,000 борхот сахиус номын аймаг байдгийм байна. За ингээд тойроод хэдүүлээ ингээд үзцгээе. За энэ болохоор найчин чойжин сахиус байна. Ерөнхийдөө чойжин лам лувсан хайдан маань сахиус буулгахдаа яг энэ ийм хувцас өмсгөлтэй, ийм дүртэй. Тэгэхээр яг энэ голд ийм хувцас өмсгөлтэй ийм дүртэйгээ сахиус оршоод. Тэгээд тэр сахиус оршихтаа бол одоо Монгол улсын нийтийн тусын тулд сахиус оршино. Тий. За тэгээд энэ 5 хохимоо байгаа биз? Толгой дээр нь 5 хохимоо байна. Энэ болохоор нөгөө түрүү хэлсэн шүү дээ их чинь Нисванис гэ тэ. Тэр Нисванисын 5 хор дарсны бэлэгдэл ахгүй юу? Уур хилийн, шунал, мунхаг тэнэг, омог бардам сэтгэл атаачдөө. За, өөр юу асуумаар байна юм? Яагаад 3 нүдтэй байгаа юм бэ гэж бодож байна уу? Харин тийм. Том чигтэй тийм энэ бэлэг бэлгүүнийг бэлэгдэж байгаа. 3 нүд нь яадгийн бол гэж бодож байна минь хөө. Энэ 3 мэлмийн болохоор одоо өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийг нэвт толтно гинэ. За тэгээд энэ бэлгийн энэ мэлмийн болохоор хүний ил, далд, гүн сэтгэлийг нэвт гарна гинэ. Тэгэхээр чи ингээд нэг юм бодож ингээд юм асуух гэснээр буруу асуусан ч гэсэн чамааг энэ маш сайн охин бай шүү гэдэг чинь шууд харах байхгүй. Энэ сүм маань өөрөө нөгөө цуглуулгын мүсэ биш. Түүхэн тодорхой цаг үед амьдарч байсан хүний идэл чиргэл дахиж шүтэлжсэн эз зүйлс нь яг тэр чигээрээ хадгалагдсан юм цогц. Тэгэхээр одоо энэ та хэд маань ингээл харж байгаа энэ бурхны энэ гүнгэрваа хүртэл ийм нарийн уран сэлбэртэй гоёмсог тийм ээ. Гүнгэрваа буюу энэ шилэн хоргоно биш үү? За энэ хой талын ингээд энэ синти жавил гэд нэрлэдэг. Энэ нь гэхэд чинь цаасан шуумал шавраар уралсан одоо зэсээр уралсан яг энэ гутлын шашны улааны урсгалын одоо үндэслэгт ловн бадамж унаа, шарын шашны үндэслэгт богд зонхын дүр жишээлээс энд байж байна. Ямар харагдаж байна? Амар харагдаад байна уу? Догшин харагдаад байна уу? Тийм. Тэгэхээр энэ бурхны шашинд одоо энэ бурхад маань амирлангуй дүртэй, ялимгүй хилэнд дүртэйгээ юм 3 өөр дүрслэлтэй байдаг. За амирлангуй дүртэй нь болохоор нөгөө бурхан багш бодисатванууд тийм ээ дархиуд байдаг. За ялимгүй хилэнд нь болохоор ингээ хөмсгөө зангидсан жоохон баатар дагинсууд байна. За хилэнд нь болохоор яг энэ догшин хилэнд дүртэй байна. Энэ хилэнд дүр нь яагаад байгаа юм бэ гэх нөгөө бидний түрүү нөгөө хэлсэн шүү дээ Нисванис гэдэг чинь ярьсан шүү. Тэгэхээр тэр хордмоо сэтгэлээс чинь муухай юмнууд үүснэ тийм ээ. Муухай царайтай муухай юм үүснэ. Тэгэхээр тэр хордмоо сэтгэлдээ муухай юмнаас хамгаалж байгаа хамгаалагч нар юм байгаа шүү. За юу. Тэгэхээр та нар айх хэрэггүй. Одоо та нарын нөгөө үзээд идэг кино үед зомби момби гэл гардаг штий. Тэр муухай юмнаас чинь хамгаалдаг байхгүй юу? За юу. За. За энэ чинь болохоор үйлсийн хаан Пэрэнлээ жалбуу гэдэг. За 4 юм тэргүүнтэй 6 мотортай. За энд нь болохоор одоо зэмэр чойжун гэд байж байна. За тэгэхээр энэ нөгөө та хэд маань сайн ажиглаж байгаа энэ сүмийн маань баган чимэглэл адар эднэр дээр нь маш олон дүрслэл ингээ байж штэ. Эн чинь бол нөгөө бурхны шашны очирт хөлөгний
одоо тэр номын ансыг тэр чигээр нь оршоочихсон дэлгэцэн ийм зурагтай ном шиг л гэсэн утгатай байхгүй юу? Бүгдээрээ утга учиртай. Тэгэхээр бид хэдийн энэ өнөөдрийн үзэж байгаа энэ аялалд маань одоо бүх утга учирыг сайн таньж мэдэхгүй. Тэгэхээр та нар маань дахин ирж үзээ, дахин бас учир утгыг нь ойлгох гээд судлаад тийм ээ. За тэгээ музей гэдэг бол өөрөө энэ хуучны зүйлс хамаг одоо нандин нууцуудыг хадгалж идэг. Нэгэн энэ үзмэрийн цаана маш олон нууцыг ингээ хадгалж идэг, маш их олон эрдэмийг хадгалж идэг ийм газар байдаг. Бяцхан охин нэгэн багны өмнө хэсэг зогсно. Хүүхэд харахад жаахан сүрдмээр мэт боловч уран хийцтэй олон мөнгөний баг. Ээж нь охидтой тайлбарлана. Энэ бол цамын баг. Муу бүхнийг хөөн сайн сайхныг дууддаг бэлэгтэй ёслолын баг юм. Үргэлжлүүлээд манай гэр бүлийн хамтдаа хийж үзэх сонирхолтой үйл ажиллагаа нь жижиг урлалын болон байна. Өнөөдрийн бүтээл цамын баг бодож сурах. Өнгө будгийн үнэр, биерийн нарийн ширхгээр манай гэр бүл өөрсдийн бүтээлийг урлана. Сая үдсэн Чожин ламын сүм музей маань ингээ жижигрүүлсэн хэлбэр буюу хайрцагын дах музей гэд манай боловсролын хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийг нөгөө нийслэлээс аслагдсан болон хөдөө орон нутгийн хүүхдүүдэд зориулаад манайх музейгээ танилцуулахын тулд ийм хөтөлбөр хэрэгжүүлдэг юм байгаа. Дээрээс нь бага насны хүүхдүүдэд яг нөгөө музейг дотор нь яваад бүлдэн их томоор хараад ингэж яагаад гарч ирээд яг хөтөлбөрт хамрагдахдаа жижигрүүлсэн хэлбэрээр за ерөнхий зохицолбор маань яг ийм бүтцтэй байна гэдгийг харуулж зорьсон юм байгаа. За энэ харагдаж байгаа бол хамгийн урдлын Бахранзын сүм. Дараа нь хүндтгэлийн хаалга, гол ба занхан сүм, зуу сүм, ятам сүм, өндөр сүм гэсэн ийм бүтцтэй. За манай музей ерөнхий бүтц нь бол ийм байгаа байна. За өнөөдөр та дөрөвтөө зориулаад цам гэсэн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэхээр сонгосон байгаа. За түүний учир нь гэх юм бол манай музей Монгол улсад хамгийн олон цамын баг хадгалдаг музей. Нийтдээ 70 гаруй цамын баг байгаа. Хүрээ, чойр, мансшир гээд 3 төрлийн хийц. За цам боловсролын хөтөлбөрт маань энэ цамын хувцас 2 хувцас байгаа. Энийг хүүхдүүд маань өмсөж болдог, хурч болдог. Одоо нөгөө музей үзмэр хөтөлбөрийн зүйл гэдэг чинь хүн яг гараараа хүрээд тэгээ бариад ийм байдгийм байх гэж мэдэх боломжгүй зүйл аа. Боловсролын хөтөлбөр маань хүүхэд гараараа бариад хүртэх тийм боломжтой. За энд харагдаж байгаа бол улаан жамсран бурхны цамын иж бүрэн хувцас байгаа. Натлт нь харагдаж байгаа нь цагаан өвгний хувцас байна. За түүний дараагаар гэх юм бол одоо энд харагдаж байгаа юм цамын баг будуулдаг. Ийм аав ээжтэйгээ хамтраад хүүхэд нөгөө дангаараа бодоход нэлээд удаан хугацаа шаарддаг байхгүй. Тэгэхээр аав ээжтэйгээ хамтдаа ингэж бодох боломжтой. Ингээ гой бодог хийгээд үгүй заяа. Эндээс биерээ сонгоорой. За яах вэ? Эндээс ингээд биерээ сонгоорой. Сонирхолтой байж магадгүй ч бол Монголын онцны толгой гарч ирсэн байна. За миний эндээс биерээ сонгоорой. Алийг авах юм? Харж агаад. За, анаа сонгоц. Чи надад сонгох юм уу? За. За, одоо би энэ томын сонгол. Би үзүүртэй юм болмоор байна. Үзүүртэй. Энэ урд хэсэгт нь бодогнууд ингээ хийсэн байна. Энэ болохоор савтаа ус юм байгаа. Биерээ савтаа уснаа дурж агаад бодогнаасаа аваад тэгээд пагуудаа бутах юм. Тэр өнгийн өгөхгүй юм тий. Өөрийнхөө өөртөө хамралт. За. За миний охин эхлээд биерээ ийшээ норох нь байна. За юу. За норгоо. Арай том биер авах юм уу? Миний охин. Болох уу? За. Нэрийн биер. За миний охин ямар өнгөөр болмоор байгаа юм? Улаан ямар хоёр өнгө нийтүүл улаан гарах. Тий, эндээс бас нөгөө нэг өнгө нийлүүлээд хооронд өнгө гаргадаг тийм юм бас байна. За миний охин голынх нь хэсэгт нийлүүлэх өнгөө хийж агаад Хамрын мод жаам уу? миний охин ямар өнгөөр бодож байна?
Цэнгэр ягаан. Цэнгэр ягаан. Би яс цэнгэр юм байна. Нийл ягаан өнгийг цэнгэр ягаан гэдэг. Би шалаад. Шарааруу за. Эндээ норгож жагаад. За цэвэрлээд өмнөх өнгийн цэвэрлдэг байх нь ш. Тэгэхгүй бол яг наад өнгөөрөө гараад байна гэсэн үг. За ямар өнгө вэ? Юутай адилхан байна? Гоо. Юутай адилхан байна? Юуг нь бодож байгаа минийх одоо? Хөмсг нь ш. Энэ юу? Ямар их хөмсгтэй юм бэ те? Наач нөө хөмсөг юм шиг. Хөмсөг шүү дээ. Ази. Тий. Чиний на бодож байгаа ч юу нэ? Хөмсөг юм шүү. Тийм. Ээж нь бас чамайг дуурайгаад нийл ягаан өнгөөр бодцсон. Болох уу тэгэж? Саад өнгө. Хөөе. Чи өмсөнд харанг. Чи өмсгийн шараар бодцсон уу? Ингээд эхний бодгоныхаа өнгийг найрлахын тулд энэ усандаа норгоод тэгээд дараагийнхаа өнгийг. Чи хөмсгийн шараар бодож байгаа мó? За би ч гэсэн тэгвэл тэгнэ. Энэ ихтэй шар муу юм уу? Аль? Энэ Биш. Ачаа алтан. Аач саад үгүй. алтай шар. За. Аач саад. За. Шар өнгийн дэвш бас. Ямар гоё бодож байгаа хөмсгийн. Би бас дуурайна. Бодож байгаа хавцад бол яг энэ өнгөний сонголт Монголд хэцүү байлаа. Тэгээд эдгээр сонголтуудыг бол манай охтууд надад илүү чиглүүлж нүдийн югаар бодох уу гэхлээр цагаанаар, үсийн югаар бодох уу шараар гэдэг ч юм уу. Ингээд чиглүүлжсэн учраас надад илүү бас бодоход их төхөн боллоо. Бид хэд чинь яг ийш тийшээ нэг дэлгүүр оршоож идэг юм уу эсвэл ийш тийшээ аяллаа ч юм уу явахдаа хаяа нэг ингээд одоо хүүхдүүд маань энийг бодмаар байна, ийм хиймээр байна гэхэд нэг хүүхдүүдэд л одоо бодож исэн болохоос биш яг ихнэрч гэдэг юм уу битээр өөртөө ингэж бодож исэн мөч бас жоохон ховор байна. Гэхдээ өнөөдөр бол гоё байлаа. Манай том охин болохоор тонгодог урлагаар хичээлдэг. Тийм учраас мэдрэмж бол айгүй сайтай. Тийм учраас бол гоё будаадах шиг байна. Манай жижигхэн бол ер нь гоё олон өнгөөр солонгоруулж бодох тийм хандлагатай юм байна. Тэгээд ингээ анзаараад хаад хүүхдүүд их ер нь мэдрэмжтэй юм байна гэж харагдлаа. Хүүхдүүд ер нь угаасаа мэдрэмжтэй юм байна. Манай дүүгийн хэлэл гоё ягаа гэж бодож байна энэ нас. Би бол энийг хэнийг нөхөр л эмээ өгөөд эсвэл хамгийн сайн нададтай л байна. Гэр бүлтэйгээ ингээд нэг ширээн дээр нэг юм будаад эсвэл нэг юм хийх нь надад л аймаар юм гоё санагдсан. Би бахаараа бохон Эхнэртэйгээ хоёр охинтойгоо ингээд нэг цаг мөчийг ширээн дээр суугаад цам будаад ингээд суух бол үнэхээр гоё байлаа. Сэтгэл бас амарч ийн. Бороо уртаач өдөр байлаа. Өнөөдрийн аялал тэдний хувьд энгийн нэгэн аялал биш байлаа. Түүх, урлаг, уламжлалт шашны гүн утгыг биеэр мэдэрч, урлагийн нэгэн бүтээлийг өөрсдөө урлан туршсан дурсгалтай өдөр. Хүүхдүүдийн инээд, биер будгийн хоршил, ээж аавын инээмсэглэл, Чойжин ламын сүм үзэн уудам орон зайд нэгэн шин өнгө нэмжээ. За өнөөдрийн хувьд бид за 11 цагаас хойш ингээд Чойжин лам үзээгээр явлаа. Олон сайхан үзүүрүүд үзлээ. Дээр ингээд тайлбартаа ингээд ойлгож үзэх чинь бас өөр байдаг юм байна. Өмнө би Чойжин ламын үзээгээр өмнө нэг удаа орж ирж байсан. Тэгэхдээ ингээд хүмүүс дагуулan явж байсан учраас нэг тийм анхаарал өгч байгаагүй. Өнөөдөр яг ингээд зориод анхаарал өгөөд энэ ямар учиртай гэдгээс ахгуулаад ингээд явхад их сайхан байлаа. Тэгээд хамгийн гол нь гэр бүлэрээ бас ингээд цаг зарцуулаад охтуудтайгаа эхнэртэйгаа ингээд явах бас гоё байлаа гэж хэлээ. Чамд гоё санагдсан юм. Будах байсан уу эсвэл музей үзэх байсан уу? Музей үзэх байсан. Надад хамгийн таалагдсан зураг байсан. Тэгээд
Ашиглаж ихснээс хойш 117 жил болж байгаа юм байна. Тэгэхээр ийм гоё гайхалтай эртний тэгээд ийм нууцлаг тэгээд ийм газар бол гэр бүлээрээ ороод тэгээд хөтчөөр тайлбарлуулад тэгэхээр илүү одоо утга учиртай ойлгодог юм байна. За тэгээд ийм гоё яг ингээд гол танхимынханд ингээд гоё боловсролын хөтөлбөр гэж байдсан байна. Тэрэнд нь хамрагдаад гэр бүлэрээ зураг зурх бол үнэхээр гоё сэтгэлийн амар амгалан бэлгэсэн. Үнэхээр гоё байлаа. Тэгээ одоо ингээд чиг үнэртэй үнэр нь бас үнэхээр гоё. Тэгээд үнэхээр сайхан өдөр болж өнгөрлөө. Хамгийн онцгой санагдсан үзмэр маань гэх юм бол тэр хойно байдаг тэр одоо мөргөлийн сум байлаа. Тэр нь юугаар онцгой байв гэхээр ерөөдөө яваад орохлоор бас уур амьсгал шал өөр болж байгаа. Дээр нь тэр илүү нөгөө яг ингээд сүм хийд учраас эхнээс орж ирэхэд янз бүрийн одоо юу гэдгийг дүрслэл нь янз бүр байгаа гэсэн. Яг мөргөлийн хийд рүү сүм рүү ороход бол одоо илүү тийм тайван яг бурхан багшийн ч гэдэг юм уу те дүрсүүд нь илүү тайван мэдрэмж өгчээсэн учраас тэгээ тэнд гол нь бас манай охин баг охин маань бас бясалгаад бас нэлээд удаан суусан гэж бас гоё сэтгэл төрүүлсэн надад. Надад хамгийн гоё санагдсан зүйл бол зураг зурх байсан. Ялангуяа цам би өнөөдөр мэддэггүй байсан зүйлээ бурхан ер нь олон төрөлтэй юм байна гэдгийг мэдээд авсан. Манай зүг бол нэг бясалгалын юун дээр очиад амар удаан бясалгалсан болохоор тэн дээр нь надад илүү таалагдсан гэж бодсон. Надад гэсэн бясалгалын сүм байсан. Дүүтэйгээ бас бясалгал хийсэн болохоор бүрш гоё байсан. Ганцаараа чиш болохоор гэр бүлээрээ явах нь надад илүү гоё санаатай. Нэг хідүүл цөөхөлөө явахаар нэг уйтгартай ганцаарцсан юм шиг санагддаг болохоор илүү олоолаа явсан нь илүү гоё ах. Гэр бүл бол яалтчвал бүтэн гэр бүлээрээ байх шиг сайхан байхгүй. Хаана байх нь ерөөсөж чухал биш. Хамтдаа байх нь чухал гэж би боддог. Дээр нь бас ингээд альва зүйлийг хамтдаа бөөнөр хийх нь бас их чухал. Нэг гэр бүлийн уур амьсгал дээр нь одоо жишээ нь бидгээд сая музей үзээд дууссныхаа дараа цамп бодлаа багаараа гэр бүлээрээ буудлаад ингээд бас хүүхдүүд маань ямар сонголт хийж гин юу хийж гин ямар өнгөн дуртай энэ жишээ нэгээд нэгнийгээ таньж мэдэх энэ боломжууд бас нээлттэй байлаа. Тэгэд манай гэр бүл бол яг хаад уу ингээд бас гэр бүлээрээ гадагшаа тусгай явах зугаалгач байдаг юм уу эсвэл Монголынхаа сайхан дурсгал газруудаар явах байдаг юм уу эсвэл найз нөхдөд хураа явах таа ч гэдэг юм уу дандаа хамтдаа явдаг. Тэгээд энэ бүгдийг хамт хийдэг бас гэр бүлийнхэндээ бас баярлаа гэж хэлмээр байна. Энэ цашааныг ашиглаад гэр бүлэрээ аливаа нэг зүйлийг хамт хийн гэдэг маань нөгөө бие биенээ илүү их таньж мэдэх тий. Тэгээд хамтдаа цагийг өнгөрүүлж байгаа. Тэгээд хамгийн гол нь нөгөө хүүхдүүдтэй хүүхэд байх насанд нь юм хамтдаа өнгөрөөсөн цаг хугацаа бол маш ирээдүйн амьдралын дараа маш их үн цэнтэй. Тийм учраас ер нь хамтдаа цагийг өнгөрүүлж байвал тэр бол гэр бүл байхын утга учир баха гэж бодож байна. Анаагийн дуусан юу гаяасан. Өнөөдөр миний хувьд бол анцгай тэгээд сонио юм гайхамшигтай өдөр болж өнгөрсөн. Аз жаргалтай бас бүтээлч өдөр байлаа л. гэр бүлийн ялбаа нэгээр нэмсэн ийм сайхан өдөр байлаа. Ээжтэй анаатай хайртай. Бусад гэр бүлүүд, бусад залуу гэр бүлүүдтэй зориулаад өдрийг гэр бүлээрээ хаана байх чухал биш, юу хийж чухал биш гэхдээ хаана аливаа зүйлийг гэр бүлээрээ хийх чухал байдаг. Энд жоохон цаг зарцуулчих юм бол жоохон сэтгэл гаргачих юм бол өнөөдөр бид тийм 3 цагийн туршлагатай ийм цаг бичээ гараад Өнөөдрийн энэ гэр бүлтэй цог үзэгчд маань ч гэсэн түүхийн гүнээс шин мэдлэг олж урам зориг бүтээлч өдрийн үн цэнийг улам тод харсан бизээ. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.